өглөөний мэд. Сайхан амарсан. За өглөөний мэндээ. Өглөө одоо 8 цаг болж байна. Өнөөдөр бол нэлээ ажилтаа өдөр бас нэг ажлынхаа нэг өдрийг бас та бүхэнд бас нээлттэй хуваалцъя гэж байгаамаа. Өнөөдөр шарын төгжрөл харьцангуй гайгүй байна тийм ээ. Урдчин ерөнхийдөө бол яг төгжрөлтөө бид нар чинь урсгал дагаал явчихдаг нэг 40-50 минут яваад ажилдаа очдог. Одоо бол нэг 20-30 минут очиод байх шиг байна тийм ээ. Өчигдөр чуулган 22 цаг 4 минут хүртэл хуралдсан. Өглөө 10-аас эхлээд орой 10 цаг хүртэл гэсэн өөрөөр хэлбэл 12 цаг. Нэлээд олон асуудал 14-5 асуудал хэлсэн санагдаж байна. За өнөөдөр чуулган бас одоо 17 асуудал хэлсэн. Энэ хүмүүс ирэх байгаа юм аа. Алт юм байна. Ажилтаа ирдэг. Мэдээ сайхан амарсан уу? Сайхан. Би ирсэн байна. Хоёр хууль яриад байгаа шүү. Нэг нь гадаад ажил хүчний хууль, нөгөөт нь тэр хөрөнгө оруулалт гэдэг. Энэ хоёрыг засгийн газар байрсан. Сонсоод оруулах яваа. Чуулганы нэг зуралтай хэлэхэд бэлэн болж байна. 2026 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгт суралтаа дэст мэдэгдэе. Гэхдээ байнга оронд оруулах ажлын хэсэг орох хүмүүсээ та тэгдэж болгочихгүй. Адилхан одоо зөв ажлын хэсэг байх юм шиг. Биш жадлан гişүү байг энэ бас нэгтгэж хилцэх байх шүү та юм. Ачаа хөлөө. Энэ нөгөө маргааш хуралдахын танаар одоо зурвал. Тийм. Хуулиуд нэмэлтээр шатрын хэмжүүлэх, чөлөөлөх. Хараач үү. Энэ нөгөө маргааш эслээ. Шагны хүчнүүд бас авчихгүй бас тий. Зя одоо орой 7 хагас болж байна. Ерөнхийдөө үндсэн ажлаа дуусч байна. Одоос ганцхан уулзалтууд хийн бичих цаасаа харна. Ингээд 9 цаг үед л дуусна да. Өдөр төвний 12-аас 14 цаг ажиллаж байгаа. Чуулган завсарлагч байгууллагаас ажил ачаал ихтэй байгаа. Ихтэй яг үгт. Олон жилээс ч ачаалт ажиллаж сурцсан л гайгүй. Өнөөхийнхөө ажлыг ингээд дуусгая.